Нийслэлийн 7 дүүрэг болоод Төв аймагт захилгааны хэсэгчлэн хязгаарлалт хийж эхэллээ. 207 дугаар байрыг шинээр барих тендерийн материалыг 20 дугаар сарын 9 хүртэл авна. Авилгыг мэдээлэх тусгай дугаарын утас өөрчлөгдөжээ. Иргэний нийгмийн 7 хоног үргэлжилж байна. Нийгмийн үзүүлэлтийг хэмжих нэмэлт судалгаа хийн. Брэдийн гавьт жүжигчин балетчин эмэгтэйн уралсан малгай Москвад гарсан үзэсгэлэнгийн оролцогчдыг гайхшруулжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнөөдөр өглөөний 10 цагаас нийслэлийн 7 дүүрэг болоод Төв аймагт хэсэгчлэн захилгааны хязгаарлалт хийж эхэллээ. Хэрэглээг 2 цагийн хугацаатай хязгаарлаж байна. 4-р захилгааны станцын 7-р зуухан дээр бол гибэл гарсан байж байгаа. За энэс шалтгаалаад 100 орчим мегаваттын эрчим хүч бол дутуу үйлдвэрлэлд явж байна. За мөн бөөрөлтийн захилгааны станц дээр бол нүүрсний хангамжийн тал дээр асуудалтай байгаа учраас бүрэн ачаал авч чадахгүй 107 мегаватт ачаалтай ингээд явж байгаа шалтгаалаад нэгцээс үеийнтэй ойролцоогоор 300 орчим мегаваттын дутагдалд орсон явж байна. За энэтэй холбоотой бол би байгаа бүх нөөц болцоогоо шавхаад хэрэглэгчдэд 100 орчим мегаваттын хязгаарлалтыг яг одоо хийгээд явж байна. Улаанбаатар хотынхаа хэрэглээнийхээ нэг Улаанбаатар хотын хэрэглээний 1000 мегаватт ерөнхийдөө байдаг. Тэрнийхээ онцгой хэрэглэгчдийнхээ чухал хэрэглэгчдийн нэг авч үлдээд үлдсэн 700 мегаватт хэрэглээгээ 11 болов болгоод ингээд Хийн дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерт зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд оролцсноо. Материалыг 20 дугаар сарын 9-ний хүртэл хүлээн авна. Улмаар тухайн өдрийн 9 цаг 30 минутад худалдан авах ажиллагааны цахим системээр шалгаруулах юм. Барилгыг нийслэлийн ерөнхий архитектурын баталсан эскиз зураг архитектур төлөвлөлтөөр барина. Нийт төсөвт өртгөн 17 тэрбум 339 сая 996 мянган төгрөг. Үүнээс энэ онд 8 тэрбум 670 сая төгрөгийн санхүүжилтийг олгоно. Авилгыг мэдээлэх 110 тусгай дугаар 110 болж өөрчлөгдлөө. Одоо ашиглаж буй тусгай дугаарыг 3 дугаар сарын 1 хүртэл давхар ажиллуулна. Харин үүнээс хойш хааж 110 дугаар ердийн гормоор ажиллаж эхэлнэ. 110 дугаар нь техник технологийн шинжилгээг ашигласан олон улсын жишгт нийцсэн авилгын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлалтай байх нөхцөлийг бүрдүүлжээ. Монголын иргэний нийгмийн өдөр энэ сарын 31-нд болно. Уг өдрийг угтан өдөр бүр нэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. За тухайлбал өчигдөр уг өдрийн талаар олон нийтэд танилцуулсан бол өнөөдөр хот ба төсөв нэртэй хилцүүлэг боллоо. Лав гарагт иргэний нийгмийн эрх зүйн орчны талаарх дугуй ширээний хилцүүлэг, Бүрүү гарагт Impact Lab олон улсын санаачлага иргэний нийгмийн нэг хэсэг болох нь өдөрлөг. Баасан гарагт хөгжлийн төлөөх түншлэл, төр иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлж чуулган тус тус болно. Үндэсний статистикийн хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санаачлагаар 2023 онд нийгмийн үзүүлэлтийг судалж эхэлсэн. Одоо нэмэлтээр хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлт болоод тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох гэж байна. Мөн салбарын бодлого боловсруулахад шаардлагатай тоо мэдээллийг цуглуулна. Ингэхдээ 2023 оны судалгаанд хамрагдагстаас 3000 өрхийг санамсаргүй төвүүрийн аргаар сонгон хамруулах юм байна. Брэдийн гавьт жүжигчин Юлия Золотоева өмнө нь бүжгийн жүжигчин, бүжгийн багшаар ажиллаж байжээ. Бүжгийн жүжигчдийн нэгэн адилаар тэрээр 25 наснда зүтгэртээ сууж, загварын салбарт 8 жилийн туршид хүчээ сорж байна. Оюун бодол сэтгэлээ шингээж уралсан малгай хувцас нь Москва хотноо гарч буй Европ бүсийн Орос орон үзэсгэлэнгийн оролцогчдыг гайхшруулад байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.